сайн байна уу? Сайн байна уу? Овэса гэдэг арт гэрээс явж байна. Өнөөдөр таныг зорж ирлээ. За намайг Одгор гэдэг. Манай Ганам ресторан дотоо мөрдлөө. Анасаа би Ганам рестораны үүсгэн байгуулагч ахлах тоогооч байна. Анх дарханчуудаа 2017 оноос эхлээд солонгос уламжлалт тоолоор үйлчилж байна. Өнөөдөр Ганам ресторанд ирсэн байна. Танаа Ганам рестораны хамгийн онцлог солонгос хоолыг сурч танилцах гэж ирлээ. За баярлалаа. За би өнөөдөр манай менюнд байдаг жим таг буюу дахин жингэнсэн мах, бахан хавирга буюу тэжиг калбижмын хоёр хоолыг сонирхолъё. Жим таг. Жим таг. Таг жимч гэж бас хэлдэг. Тэгээд дахин жингэнсэн мах л гэсэн. Ер нь монголоор бол тий. За энэ дор ногоонуудаа бүгдийг танилцуулж явчихсан. Бор мөг, дог, чинжүү, бөөрөгийн сонгон, тэгээд ногоон сонгон, цагаан мөг, луун төмс, тэгээд дээр нь дахин мах. Дахины мөс буюу дахины нуруугүй хөрөөдөж хөрөөдөж ижгэлсэн байна. Одоо соусаа бэлтгэж. Чин ганжаа 150 г. Чин ганжаа. Монголоор юу гэдэг юм бэ? Буурцны карамель соус. Чихэрлэг тийм соус. Энэ болохоор ерөөсө 5 г. Тэгээд ус эндээс 150 г. Тэгээд бор сахар. Эндээс 80 гэхэд 4 орно л гэсэн. Сахар нэг үү? Тий, нэг амтлаг соус болохоор Энэ юу вэ? саримс. Тэгээд саримсны тарбаг 20 г л гэсэн. Тэгээд цагаан га. Цагаан га. Цагаан га бас нэг халууны тар. Материалуудаа хараад. Материал энэ нөгөө манайх ингээд дахин аймаг болохоор дандаа Улаанбаатар. Тэр нь Монголд ирдэг. Цаанаас ингээд байж. Тий, солонгосоор яг ингээд юугаар ирдэг. Энэ бөөргийн сонгыг дааг нь хийгээд. Энэ аягүй сайтай. За одоо ингээд хоёулаа соус бэлэн болсон. Махан дээрээ соусаа хийгээд нэг 20 минут орчим байлгах юм бол мах руу соусны ам бүр шингэж өгдөг. За одоо хоёулаа ногоонуудаа ирчихв. За тэгээд болж байна үү? Цагаан мөг. Энэ дор мөг. Энэ цагаан мөг нь Монголд урд юм аа. Энэ гаднаас орж ирдэг Монголд ордог юм. Гэхдээ солонгос тэр супермаркетуудаар бас зарагдаж байгаа. Халуун ажлын хоёулаа галтгоор орчихъя. За бэлэн болсон. Шууд ингэ соустай. Тий, соуслаа хийчих. Ингээ юм жоо жигнэх маягаар. Тий, юм жигнэх маягаар. Бидний руу жигнэх бол 15-20 минут. Тэгээд түрүүний хоёулын бэлдсэн ногоонуудаа хийгээд дахиад нэг 10 минут болгоод тэгээд хоол бэлэн болно. 15-20 минут жигнэсэн хоолоо одоо ногоонуудаа хийж эхэлнэ. Дөө. Хүмүүс бормоо. Цагаан. Тэгээд ингээд дахиад нэг 15-20 минут. Тэгээд сайхан жигнэдэд ирэхээр шүрэн багсчих. хоёр их соустай. Тэгээд өчигдөр соустай болдог юм байна. Хоёр их шүү. За дараагийн хоол ч юм уу. Тэжи калбич цуугаар амтсан баг зэрэг халуун ногоонтой. Бахан жигнэсэн хавир. За ямар юм. Өөрөгийн сонгон, ногоон сонгон, энэ жижиг байцаа. Тэгээ баг зэргийн нөгөө түрүүний хэрэгжсэн мөөгнүүд. Хавиргыг бэлдээд хүүт уусанд 30 минут сайн. За соус. Соус бэлтгэдэг үү те? За нөгөө сой соус. Чин ганжаа. 70 г болж байна. 150 г. Тэгээ энэ карамель соус. Энэ бас чихэрлэгдүүд гэхдээ их өнгийг их гоё бор болгож өгдөг. Тэгээ бор сахар бас орно. Тэгээд цагаан гаг юу би хоолндоо юм тохио хийж өгдөг. Тэгээд энэ солонгосын бас нөгөө нэг гүч үжаа. Эндээс багтараад энэ арай жоохон нэг тийм халуунд болгож өгдөг. Багтар их биш. Тэгээд энийгээ сайн готгож өгөө, сайн холж өгөөд бас энэ тинжаан бас хийж өгдөг. Нөгөө шар бурцны юу? Шар бурцны тинжаан өгдөг. Үргэлжлэн төснөөс 20 г. За. Усын асгаж байгаа юм шүү дээ. Тий, усын шүүгээд одоо нөгөө бэлдсэн соусаа игээд 15-аас 20 минут болгоод тэгээд шарж эхэлнэ. Соусаа сайн бэлдээд бахандаа юм гэсэн уусгаж арч өгөх юм бол. Тэгжээс маханд нөгөө амт ордог. Чөлөндөө ороод уусчихдаг гэсэн ингээд дөрвөлж өгөх юм гэж байна. Гарахын өмнө мөөгөө нэг 5 минут бодоод гаргачих. Айгуу шууд чинь. 15 минут болчихсон.
авирга тагжимаа гаргахтаа баг зэрэг халуун амт оруулаад юм жинжүү халуун жинжүү ингээд орчно. Хашаа маань одоо ингээд болсон юм шиг тавтай. За хоол мэн мэдээ болсон байна. Хамгийн их жиүүлээ. Таг жим боёо дахианы жигэнсэн бах жим таг. За энд болохоор Ахаа шарсан авирга буюу тэжи калби. яа амттаа гэж. Одоо амтил бидрэнэ тий. Амтлах уу? За амтцай. Яви ч өөр ингэсэн. Суптай. Би бас юм байна. За ихлэ дахианаас амсах. За тэгээд удаа солонгос олон хүмүүс сайн зогссон. Анчина хадуу нөгөө багтаа шүү Би дээ. халуун амтлаг соустай. Тийм ээ. Чи тоо амт тийм ээ. Панчаа гэдэг нь хачир гэдэг байгаа шүү дээ. Ресторан болгон өөр гэсэн онцлогтой байна уу? Ер нь онцлогтой. Манайх гимчиг бол өөрөөсөө дардаг байгаа. Тэгээ ингээ пүнтүүстэй хачир, лонгийн хачир, таримсны иш, мэлчээ заах хэвээр. Өмнө хамгийн тутаа. Тийм, мэлчээ заах хэвээр. Энэ өгөрцөйтэй. Энэ болохоор халиар. Халиар 100 явж төвсөн. Өнчөө сонирхолтой юм шүү дээ. Энийг бас өөрсдөө юу гаргаж. Дотор нь юу байгаа вэ? Гурилтай, тэгээд өндөг, тэгээд гурван төрлийн байгаа. Тэгээд даасан байж байгаа. Ханы бос дүнгээр ястаа байна. Ба халуун нөгөө багтаа. Халуун нөгөө баг гэдэг хүмүүс бол хамгийн ойд өгсөн. Гахаа багтаа. Гахаан хавирга. Гахаа шүү дээ. Баг зэргийн халуун ногоотой. Хоярч бай. Часгээс байгаа халуун нөгөө. Тийм. Мэдэгдэж шүү. Нааш. За Монгол хүн байна даа. Зулгай да. Соус ой тааш шүү дээ. Кимчиний байцны жижигсэн. Их тасан шарсан юм шиг. Тийм. Тийм ээ. Стогой час ийсэн гоё халуун нөгөө гэж ах нь гоё зөөлх юм байна. Аван доор шүү дуусч шүү. Онцлогчтой маш баярлалаа. Ганна мастраныхаа хамгийн шилдэг онцлог ойлголоороо дайлж бас зааж өгсөн. Тэгээд дараа нь би бас энийг коллеж өөрийнхөө хийж үзье гэж бодлоо. Маш баярлалаа. Аа тэгж ирээ. Тэгнэ.